тухай одоо яг хүний хэрэгцээ шаардлагаас л хамааруулж байгаа юм л да. Хэрвээ яг тухайн хүнд маань одоо диплом хэрэгтэй гэж үзэх юм бол яалтчгүй ихтэй сургууль суух хэрэгтэй. 4 жилийн хугацаанд суралцнаа л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Яг одоо тухайн тайлан балансыг хурдан хугацаанд гаргаж сурья гэх юм бол сургалтын төвд суугаад нэг 7-14 хоног тийм ээ. Магадгүй сарын хугацаанд бол тайлан балансуудаа хурдан гаргаад сурчихна. Тэгэхээр яг энэ дээр үнэмшилгүй гэж байна л да. Тэгэхээр яг ихтэй сургууль төгсчөөд тайлангаа гаргаж сураагүй хүмүүс зөндөл идэв шүү дээ. Яг нэгтлэн гэсэн бакалавр диплома авцсан хэрнээ гадар худалдагч хийгээд явж байгаа хүмүүс зөндөл идэв тийм ээ. Харин яг манай сургалт дээр бол заавал нэгтлэн хүн биш. Одоо зүгээр экологч мэрэгчлээ, аялал жуулчлалын мэрэгчлээ хүмүүс программист хүмүүс сургалтанд суугаад одоо бас өөрсдийнхөө тайлан балансуудыг гаргаад явцсан жишээнүүд бол зөндөө байдаг. Сургалтын төвийн хувьд бол 21-ээс одоо 30 хоног дотор бүх юм яг хичээлээ хоцрохгүй таслахгүйгээр багцлаад үзээд санхүү татврынхаа тайлан гаргаж чадчихэв үгүй гэдгийг жишээ бодлогон дээр бодоод шалгалтаа аваад баталгаажуулаад өшөө дадлагчаад төгсдөг учраас үр дүн нь хамгийн гол нь хурдан яг чадахгүй юм гэдгийг харцдаг учраас бол сургалтын төвд сууснараа хүмүүс заавал 4 жил сурахгүйгаараа санхүү татврын тайлан гаргах ер нь боломжтой юм байна гэдгийг манай сургалтын төв